Дараагийн шагнал ойрхон байгаа. Шампанскед оногдсон содоо юу? Батлан хамгаалах яамны алдар спорт хороо гэж одоо Монголын зэвсэг түвшний ууган том одоо спорт хороо. Тэгээд энэ спорт хороонд хариалагдсан олон одоо гавьяат тамирчдын одоо дасгалжуулагчаар ажиллаж энэ спорт хорооноос одоо Монголын нэрийг одоо дэлхийд дуурсгасан олон сайхан гавьяатай тамирчид төрсөн. Тэр бүгдийг одоо ингэж бас одоо дасгалжуулж үндэсний бүх болон бусад бүх төрлөөр одоо бас хичээллүүлж ингэж гавьяагийн төр засаг үнэлж Монгол улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм цол хүртсэнд одоо туйлын шавнырийн зүгээс маш их баяртай байна. 35 наснда гавьяат дасгалжуулагч тэглээ тий. Одоо тэгээд багштай бас дараагийнх нь цол шагнал ойрхон байх болтугай гэж хүсэн өрөөё. За яг мэдээж багштай жил болгон л одоо бас амлалт өгч ингэж бэлтгэл сургуультай хийж барилдаг. Тэгээд тэр амлалтандаа хүрэхийн төлөө хичээж байж байгаа. Тэгээд багшийн маань одоо шавнараас бас олон сайхан төрийн наадмын төрөв. За үндэсний бүхийн олон гавьяат тамирчид бас төрөх хаа гэж бодож байна. Тэгээ би 2010 онд одоо багштайгаа танилцж байсан. Манай Сэлэнг аймгийн сум болгоноос одоо 40 гаруй залуучууд ирж багштай шав орж алдар спорт хорон дээр хичээлж эхэлж илаа. Тэр цагаас гэвэл одоо 16 жил өнгөрсөн байна. За жишээгээ заримаас нь дурдвал одоо манай улсын начин төр болд аймгийн зан Оргилбаатар, аймгийн зан Сэрчинхүү гэж одоо олон залуучууд ингээд аймаг зэрэг сумын цолтой, улсын цолтой юм бүхчөө төрөн гарсан байна. Тэгээд багш маань бол зөвхөн Сэлэнг аймгийн бүхийг гэлдэхүү нийт одоо Монгол орны одоо бас өнцөг булан бүрт ажиллаж амьдарж байгаа бүх одоо шавнырийн одоо багш байгаа. Тэгээ сүүлийн үед бол одоо алдар спорт хорон дээр 7 хоногийн одоо 3 өдөр үндэсний бүх одоо хичээлж байгаа. Тэгээд энд бол нэг удаагийн бэлтгэл дээр нэг 70-аас 80 орчим хүүхдүүд бэлтгэл сургалт хийж амрагдж байгаа. Аймаг болгоны. Ер нь багш маань бол одоо бэлтгэл хэн илүү хөдөлмөр хийсэн, хэн илүү өөрийгөө дайчилсан тэр хүнд амжилтанд хүрнэ гэж заадаг. Тэгэхээр бид нарыг бол одоо бас цаг маш сайн сургасан. Бэлтгэл сургалтыг одоо таслахгүй, чин сэтгэлээсээ үнэнчээр тасралтгүй одоо тууштай хийх юм зарчимд бид нарыг сургасан. За тэгээ зөвхөн бэлтгэлээс гадна бол одоо бас зөвхөн эр хүн одоо тамирчин хүн ямар байх хэвээр юм, Монгол бүх хүн ямар байх хэвээр гэдэг энэ тал дээр бол одоо бид нарыг бас амьдралд бас заа зөвлөж их зүйл сургасан. Тий. За одоо ингээ удахгүй улсын баяр наадам маань бас ойрцсон байна. Тэгээ бүгд л бэлтгэл сургалтаа хийгээ сайн барилдахын төлөө хичээж байгаа. Тэгээд маргааш бас ингээд зэвсэг түвшний ойн баяр болох гэж байна. Цэргийн баяр болох гэж байна. Монгол орныхоо одоо нийт зэвсэг түвшинд хариалагдсан байгаа эр цэргүүдтэй мөрц нэгтнүүдтэй одоо цэргийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. За баярлалаа.